За англи хэлэн дээр бид нар хин нэгний зан характерыг тайлбарлах хэрэгцээ маш их гардаг. За хамгийн энгийнээр бодоод үзвэл IELTS-ийн шалгалтын дээр бид нар хин нэгний өөрийнхөө багшиг ч юм уу, найзыг ч юм уу зан характерын талаас нь тайлбарлах хэрэгцээ байнга гардаг. За тэгвэл энэ хэрэгцээний тулгуурлаа бүгдээрээ 5 advanced агсан түвшний зан характерыг илэрхийлэх үгийг суралцъя. За эхний үг бол diligent. За diligent болвол шаргуу одоо банк хичээнгүй хүнийг бид нар diligent гэж хэлдэг. За жишээ нь she's diligent student who always completes her assignments on time. За хоёр дахь үг бол inquisitive. За inquisitive гэдэг үг бол мэдхийг байнга хүсдэг сонирч хүнийг бид нар илэрхийлнэ. За жишээ нь the inquisitive child kept asking questions about how the stars shine. За гурав дахь үг бол people person. За people person бол нийтч хүнийг бид нар people person гэж хэлдэг. За жишээ нь as a people person he likes meeting new people and making connections. За дөрөв дахь үг бол composed. За composed бол тайван сандардгүй хүнийг бид нар composed гэж хэлнэ. За жишээ нь despite the pressure she remained composed and handled the issue well. За хамгийн сүүлийн үг бол studious. За studious бол сурлага сайтай хичээнгүй хүнийг бид нар studious гэж хэлдэг. За жишээ нь he is studious learner who spends hours learning and researching. За энэ байдлаар бид нар 5 үгийг хин нэгнийг тайлбарлахдаа гэхдээ advanced байна тийм ээ агсан түвшний үгсүүдийг ашиглах боломжтой.